Төв Азийн 5 орны төрийн тэргүүнүүд Вашингтонд айлчилж байна. Оросын албаны улс Венесуэлд оргиошныг калибр зэрэг зэвсэг нийлүүлэх боломжтой гэлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Нэгдсэн үндэсний байгууллагын 30 дахь бага хурлын бэлтгэл уулзалт болох Билемийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Бүгд найрамдагчдад ардуус дата төвүүдэд эрчим хүчний хөнгөлөлт олгож байгааг Financial Times онцоллоо. Эргээд студид тавтан морилны үзэгчдээ Тэнгэрлэгээс гадаад мэдээгээ үзүүлэхэд бэлэн боллоо. Хятад улс дэлхийн газрын ховор элементийн салбарт монопол гэхэд буруудахгүй. За гэвч сүүлийн үед Хятад улс Америк нэгдсэн улсын тарифын эсрэг газрын ховор элементийн экспортоо хязгаарлах бодлого баримталж байгаа нь Америк нэгдсэн улсыг нийлүүлэлтэд төрөлжүүлэхээс өөр аргагүйд хүргэж байгаа бололтой. Өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд ерөнхийлөгч Дональд Трамп Австрали, Малайз, Таиланд, Япон зэрэг оронтой стратегийн ашигт малтамлын гэрээнүүд байгуулсан бол энэ удаад Төв Азийн бүс нутагтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр зэхэж байна. Өнөөдөр тэрээр Вашингтонд Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменстан, Узбекистан зэрэг Төв Азийн 5 улсын төрийн тэргүүн нарыг хүлээн авч уулзах гэж байгаа юм. За энэхүү уулзалтын гол сэдэв газрын ховор элемент стратегийн ашигт малтамлын салбарт хамтын ажиллагаа байх юм байна. Төв Азийн орнууд газрын тоос байгалийн хийн нөөцөөр баялаг гэдгээс гадна стратегийн ач холбогдол бүхий ховор, чухал ашигт малтамлын баялаг ордууд ихтэйж бараг ашиглагдаагүй шахуу хിവэр байгаа юм. За газрын ховор элементүүд нь ухаалаг гар утас, сахилгаан автомашинаас эхлээд зэр зэвсэг хүртэл өндөр технологийн бүтээгдэхүүнд хэрэглэгддэг тул ихэнх улс орнууд үндэсний аюулгүй байдлын хэмжээний онцгой чухал гэж үздэг. Америк нэгдсэн улсын тухайд геологийн албан дэлхийн эдийн засаг үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдол бүхий 50 орчим ашигт малтамлыг тодорхойлсон байдаг. За Америк нэгдсэн улс болон Төв Азийн эдгээр 5 улсын хамтын ажиллагааны C5 нэмэх 1 гэх формат анх 2015 онд тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга Джон Керригийн санаачлагаар эхэлж байсан юм а. За харин энэ удаагийн уулзалт нь ерөнхийлөгчийн төвшөнд болж байгаа 2 дахь тохиолдол болж байна. За Орос-Украины дайн Трампын тогтоосон тариф зэрэг олон асуудал донд дорвитой хэлэлцээр хийгдэж чадах хэсэг нь эргэлзээтэй ч гэлээ. Хэрвээ хийгдэж чадвал Төв Азийн бүс нутгийн орнуудын хувьд гадаад хөрөнгө оруулалт татах хөшүүрэг эдийн засгийн шин төлөвшлөл байгуулах боломж юм а. Ялангуяа эдгээр 5 улсын дунд Казахстан улс Вашингтоны сонирхлыг илүүтэй татах шинжтэй байна. За учир нь Казахстан энэ оны 4-р сард 20 сая тонн гаруй ховор элементийн орд илрүүлснээ зарласан. За хэрвээ энэ нь батлагдвал тус улс Хятад, Бразилийн дараа дэлхийд 3 дугаарт орох хэмжээний нөөцтэй болох юм. За Казахстаны ерөнхийлөгч Касим Жомарт Токаев нь газрын ховор элементийн салбарыг улсынхаа эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоо хэдийн мэдгдсэн. Гэхдээ Казахстан дахь Америк нэгдсэн улсын элчин сайд асан Уильям Кортнигийн хэвлэлд мэдээлснээр Төв Азийн орнууд зөвхөн олборлолт биш харин боловсруулах үйлдвэр байгуулахад Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаа гэж ярьсан байгаа юм а. За учир нь газрын ховор элементийн хувьд Хятадын хамгийн том давуу тал нь нөөц гэхээсээ илүүтэй боловсруулах технологи түүнд нь чиглэсэн төрийн урт хугацааны хөрөнгө оруулалтууд гэж салбарын шинжээчид үздэг байна. Сүүлийн 2 сарын турш Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчин харт амхны бүлэглэлүүдийн эсрэг дайн зарлаж байна гэд Карибын тэнгист байлдааны онгоц бөмбөгдөгч дрон зэргийг өргөнөөр байршуулж байгаа нь Америк нэгдсэн улс болон Венесуэл улсын хооронд мөргөлдөөн үүсэхүй гэсэн болгоомжлолыг үүсгээд байна. Өнгөрсөн 7 хоногт л гэхэд ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэл улсын эсрэг дайн зарлах бодолгүй байгаа ч гэсэн харт амхны урсгалыг зогсоохын тулд тус улсын газар нутагт агаарын цохилт хийхийг үгүйсэхгүй гэж
байсан юм а. Мөн ерөнхийлөгч Николас Мадурог харт амхны бүлэглэлүүдийн толгойлогч гэгчлэн хэлж байсан удаач бий. Үүнтэй холбогдуулан Венесуэл улсын хувьд зэвсэгт хүчний бэлэн байдлыг чангатгах шаардлага гарч байгаа юм. За тэгвэл энэ чиглэлд Оросын холбооны улс Венесуэлд хамгийн сүүлийн үеийн хит авиан Ориошник Пуужинга нийлүүлж магадгүй гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр цацагдаад байна. Тодорхойлбол Оросын холбооны улсын парламентын батлан хамгаалах хорооны дэд дарга Алексей Журалиев хэвлэлүүдэд Америк нэгдсэн улс Венесуэл улсын харилцаа хурцдмал байна. Венесуэл улс нь манай улстай нөхөрсөг харилцаатай улс тул Ориошник эсвэл Калибр зэрэг зэвсгийг нийлүүлэхэд саад байхгүй гэж ярьсан байгаа юм. Кремлээс мэдээлснээр Ориошник Пуужна нь Орос эсвэл Беларусээс хөөргөхөд Европ даяар ямар ч зорилтод байг нэг цагийн дотор устгах чадвартай, цөмийн хушуу тээвэрлэх боломжтой гэгддэг. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өөрөө ч энэхүү Пуужингийн хүчийг цөмийн цохилттой дүүцэх гэж тодорхойлж байсан удаа байдаг юм а. Их сурвалжуудын мэдээснээр Николас Мадуро Америк нэгдсэн улсын цэргийн хүч Карибын тэнгист нэмэгдэж байгаатай холбогдуулан аль хэдийн Оросын холбооны улсаас цэргийн дэмжлэг хүссэн байна. Тэрээр Владимир Путинд илгээсэн загталдаа Венесуэлийн агаарын хамгаалалтыг бэхжүүлэх улсдаа байгаа Оросын Су-30МК 2 сөнөөгч онгоцуудыг шинчлэх, за мөн 14 иж бүрэн Пуужингийн систем авах хүсэлт тавьсан байна. Мөн Оросын холбооны улсаас гадна Хятад, Иран улсад хандаж Венесуэлийн цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай хэлэлцэж эхэлсэн байна. Өнөөдөр буюу 11-р сарын 6-наас 21-ний хооронд Бразилийн Белен хотод Нэгдсэн үндэсний байгууллагын ур амьсгалын өөрчлөлтийн 30 дахь баг хурал буюу COP30. За мөн энэ хурлын бэлтгэл уулзалтууд зохион байгуулагдаж байна. Албан ёсны хэлэлцүүлэг 11-р сарын 10-наас 21-ний хооронд болно. За хэлэлцүүлэг эхлэхээс өмнө олон улсын төрийн тэргүүд 6-7-ны өдрүүдэд Белемийн дээд хэмжээний уулзалтад оролцож баг хурлаас өмнө хамтын ойлголцолд хүрэхийг зорж байгаа гэлээ. За энэ жилийн баг хурлын гол сэдвүүдэд дэлхийн дулаарлыг 1.5 хэмт хязгаарлах зорилт, үүнийг биелүүлэхэд чиглэсэн улс орнуудын шинэ үндэсний төлөвлөгөө, мөн COP29-ийн үеэр гарсан санхүүжилттэй холбоотой амлалтуудын хэрэгжилт хэр явцтай байгааг дүгнэх зэрэг багтаж байгаа юм а. Мөн энэ удаагийн баг хурал нь 2015 оны Парисын ур амьсгалын гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил өнгөрч байгаатай давхцаж байгаагаар онцлог болж байна. За 2015 онд Парист болсон Нэгдсэн үндэсний байгууллагын ур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хурлаар 195 улс дэлхийн дундаж температурыг ажил үйлдвэржилтийн өмнөх түвшнөөс 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхаар тохиролцсон. Үүнтэй холбогдуулан улс орнууд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, ялгаруулж байгаа хүлэмжийн хийгээ бууруулахыг оролдож байгаа ч хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байгааг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хурал эхлэхдээ зэрэгцэн анхааруулж байна. Энэ жилийн баг хурлын зохион байгуулагч улс Бразил болсон нь учиртай. За уламжлал ёсоор бүс нутгийн төлөөлөл болсон улс орнуудаас нэр дэвшүүлж оролцогч орнуудын зөвшөөрлөөр сонгодог. Энэ жил анхудаа Бразилд ур амьсгалын баг хурал болох гэж байгаа нь энэ юм а. Тэр дундаа Амазоны ширэнгэн ойд байрлах Белен хотыг сонгосон ч ширэнгэн ой ур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр хохирж байгаа бүс нутгуудын нэг болсонтой холбоотой юм байна. Харин одоо энэ хуралд хэн орох, хэн орохгүй нь анхаарал татаж байна. Юун түрүүнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хуралд оролцохгүй төлөөлөгч нараач илгээгээгүй байгаа нь олон улсын санааг зовоосон асуудал болж байна. За Дональд Трамп 1-р сарын 20-нд тангараг өргөсөн даруйда Парисын гэрээнээс Америк нэгдсэн улсыг гаргах тогтоолд гарын үсэг зурсан байдаг. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч мөн ялгаруулж байгаа хүлэмжийн хийгээрээ дэлхий дахинд эхний 3-т багтдаг улсын хувьд ийм шийдвэр гаргаж байгаа нь ур амьсгалын өөрчлөлтөд бүртгэмтгий ядуу буурай улс орнуудын хувьд санаа зовоосон хэрэг гэдэг нь гарцаагүй. За харин дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч Хятад улсын тухайд Си Жинпин өөрийн биеэр оролцохгүй ч гэсэн төлөөлөгчөө илгээнэ гэж мэдэгдсэн. Парисын гэрээний бас нэгэн чухал оролцогч тал болох Европын холбооны тухайд өндөр түвшний төлөөлөгч нараа илгээхээс гадна өнөөдөр бүлгийн улс орнуудын байгаль орчны сайд нар хуралдаж 2035 он хүртэлх шинэ төлөвлөгөөг баталсан гэдгээ зарлалаа. За шинэ зорилгоор
1990 оны түвшинтэй харьцуулахад 2040 он гэхэд 85 хүртэлх хувиар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьжээ. Хиймэл оюун хурдтай хөгжиж хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүнийг ажилуулах дэд бүтцүүд эрчим хүчний асуудал хөндөгдөж байна. Үүнтэй холбогдуулан бүгд найрамдах Хятад улсын зүгээс томоохон дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэхээр бэлтгэж байгаа талаар Financial Times мэдээлжээ. Одоогийн байдлаар Хятад улсын талаас энэхүү мэдээллийг баталгаажуулж хариу мэдээлэл хийгээгүй байна. Хэрвээ хөнгөлөлт хэрэгжиж эхэлбэл энэ нь хиймэл оюуныг бүтээх өрсөлдөөнд Хятадын технологийн компаниудад том давуу тал болох юм. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү хөнгөлөлтөнд ByteDance, Alibaba, Tencent зэрэг компаниуд багтаж магадгүй байгаа гэлээ. Мөн Gansu, Guizhou, Өвөр Монгол болон дата төв олонтой мужуудын орон нутгийн сахиргаа дотоодын чип ашиглаж байгаа тохиолдолд таг хүртэлх хувиар цахилгааны үнийг бууруулах татаас олгохоор шийдвэрлсэн байна. Хиймэл оюуны салбарт шилдэг загвар хөгжүүлэхээс гадна хэн хамгийн хүчирхэг дэд бүтцийг эзэмшин тэрэнд том давуу тал бий болно гэж шинжээчид сануулж байгаа. Тэр ч утгаараа ChatGPT-г бүтээгч OpenAI компани, чип үйлдвэрлэгч болон клауд үйлчилгээ үзүүлэгч компаниудтай хэдэн зуун тэрбум $10 гэрээг үзгэлсээр байгаа юм. Тус компани хамгийн сүүлд Amazon-ы клауд үйлчилгээтэй 7 жилийн хугацаатай $38 тэрбум гэрээг байгуулсан байдаг. Харин чипний технологийн хувьд зах зээлийн ихэнх хувийг Америкийн нэгдсэн улсад төвтэй компаниуд эзэлж байгаа бол Хятадын технологийн компаниуд төсөр өртөгтэй өрсөлдөхүйц хиймэл оюуны чипүүд нэвтрүүлж эхэлж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын зүгээс технологийн гигант Nvidia-г хамгийн сүүлийн үеийн хүчирхэг хиймэл оюуны график картуудаа Хятадд нийлүүлэхийг хориглоод байгаа. Энэ талаар өнгөрсөн 7 хоногт бүгд найрамдах Солонгос улсад болсон хоёр талын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэн гэсэн хүлээлттэй байсан боловч тэгсэнгүй. Энэ асуудлыг хүндэхдээ Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang Хятадын зах зээлдэх хувь хэмжээнд буурч байгааг сануулж байгаа юм. Сүүлийн үед Alibaba болон Baidu хиймэл оюуны загвараас сургахдаа өөрсдийн чипүүдээ ашиглаж эхэлж байгаа. Энэ бол Nvidia-гаас хэд хамааралтай болоод байгаа хиймэл оюуныг хөгжүүлэх явцад гарсан том дэвшилт тооцогдож байгаа юм а. Шанхайд өчигдрөөс буюу 11-р сарын 5-наас эхлээд 11 хүртэл олон улсын импортын экспо зохион байгуулагдаж байна. Энэхүү экспог нээж Хятадын худалдааны сайд Wang Wentao, ерөнхий сайд Ли Чанар улсынхаа импортын хэмжээг нэмэгдүүлэх шин санаачлага эхлүүлж байгаагаа мэдгдлээ. Хятад улс мэгмар гарагт бүгдэд нээлттэй том зах зээл Хятадд экспортлол гэх нэртэй шин санаачлага зарлажээ. Сүүлийн жилүүдэд Хятадын үйлдвэрсэн бараа дэлхийн зах зээлд улам нэмэгдэж байгаа боловч тус улсын импортын өсөлт саарсан хэвээрээ байгаа юм. Энэ байдал нь гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг үүсгэж нэг талаас гадаад орнуудад худалдааны дарамт, нөгөө талаас дотоодод дефляцийн эрсдэл бий болгож байгаа гэж эдийн засагчид үзэж байна. Тэгвэл Хятадын худалдааны сайд Wang Wentao тус хөтөлбөрийг жилийн турш 5-аас 6 улс оролцсон 10 том арга хэмжээ зохион байгуулах, ингэснээр Хятадыг дэлхийн хамгийн том экспортын чиглэл болгон хөгжүүлэх зорилготой гэлээ. Энэхүү мэдээллийг тэрээр Шанхай хотод ерөнхий сайд Ли Цяны оролцсон ёслолын үеэр 11-р сарын 5-наас 10-ны хооронд болох Хятадын олон улсын импортын экспогийн өмнөхөн зарласан байгаа юм. Уг үзэгсэлэн Хятадын дарга Ши Жинпин 2018 онд анх санаачилж Хятадын чөлөөт худалдааг дэмжих зорилгоор байгуулж байсан. Гэвч өнгөрсөн жил Европын худалдааны танхим энэхүү арга хэмжээг жижиг дунд бизнесийг дэмжих бодит платформ гэхээсээ илүүтэй улс төрийн үзүүлэн хэмээн шүүмжилж Хятадын Европын улс орнуудтай хийж байгаа худалдааны ашиг нэмэгцээр байгааг хэлж байв. 2025 онд Хятадын худалдааны ашиг 2024 оны $180 дээд амжилтаа давна гэж шинжээчид таамаглаж байна. Үүнд Америкийн нэгдсэн улсын өндөр тарифын улмаас Америкийн нэгдсэн улс руу чиглэсэн экспорт огцон буурсан ч Европ, Зүүн Өмнөд Аз, Африк зэрэг зах зээл рүү хямд үнээр гаргаж зах зээлийн байр суурийг хамгаалж байгаа нь гол нөлөөтэй хажээ. Жишээлбэл 2025 оны 9-р сард Америкийн нэгдсэн улс руу хийсэн экспорт өмнөх оноос 27% буурсан бол Европын холбоо руу 14%, Зүүн Өмнөд Аз руу 15.6%, Африк руу 56.4% тус тус өссөн байна. Ийхүү Хятад улс дэлхийн нийлүүлэлтийн төв байр суурийг хадгалж байгаа нь энэ юм. Гэсэн хэдий ч эрэлтийн хувьд хангалтгүй хэвээрээ байна гэж эдийн засагчид дүгнэж байна. Тиймээс Хятадын хувьд импортоо нэмэгдүүлэх энэхүү шин санаачилга нь гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, дотоод эдийн засгийн сэргэлтийг урамшуулах гол алхамд тооцогдож байна. Үзэгчдээ Тэнгэр телевизийн үзэж байна. За хөтөлбөрийн энэ хэсэгт зарим мэдээллийг товчхон танилцуулъя. Америк нэгдсэн улсын тээврийн сайд Шон Даффи 40 гол нисэх онгоцны буудлын нислэгийг 10%-аар бууруулах тушаал гаргах гэж байгаа талаараа мэдээллээ.
Тэрээр үүний шалтгааныг төрийн байгууллагуудын үйл ажиллагаа зогссон тул агаарын хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдлийг бууруулах зорилготой гэж тайлбарлажээ. Өнөөдрийн байдлаар Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа төсөв батлагдахгүй байгаагийн улмаас 36 дахь өдрөө хэсэгчлэн зогсож, улмаар 13 мянган нислэгийн зохицуулагч, 50 мянган аюулгүй байдлын ажилтан цалингүй ажиллаж байгаа юм а. Францын прокурорууд Shein, Temu, AliExpress гэх онлайн худалдааны платформуудыг насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самуун агуулгатай бүтээгдэхүүн санал болгосон гэж үзэн мөрдөн шалгаж эхэллээ. Тухайлбал Shein, AliExpress платформуд дээр хүүхдийн төрхтэй насанд хүрэгчдэд зориулсан хүүхэлдэд борлуулагдаж байсан нь илэрсэн байна. Энэ хэрэг олонний анхааралд орохтой зэрэгсэн энэ компаниуд тэдгээр бүтээгдэхүүнүүдийг платформ дээрээсээ устгажээ. Temuгийн тухайд хэрэглэгчдэд санал болгох бүтээгдэхүүнүүдэд насны хязгаарлалт тогтоогоогүй болохоос биш садар самуун сурталчилсан хэрэгт холбогдолгүй гэж компани удирдлагууд үзэж байна. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч асан Юн Сок Ёл болон түүний эхнэр тэргүүн хатагтай асан Ким Гён Хи нар маргааш буюу 11-р сарын 7-ны өдөр нэгэн зэрэг шүүхийн өмнө очихоор болж байна. Энэ нь тус улсын түүхэнд ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай асан нар анх удаа нэг өдөр нэг шүүхэд зэрэгцэн очиж байгаа тохиолдол юм. Ким Гён Хи нь эв нэгдлийн сүмтэй холбоотой этгээдээс Chanel брендийн 2 зөв авснаа хүлээн зөвшөөрсөн ч ашиг сонирхлын зөрчил үүсгэх зорилго байгаагүй гэж мэдүүлж байна. Харин Юн Сок Ёлын хувьд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэтрүүлэн ашигласан төрийн эргэлт хийхийг завцсан хэрэгт шалгагдаж байгаа юм а. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Дональд Трамп ажиллаж эхэлснээс хойш цагаачлалын чанга хатуу бодлого баримталж визэнд тавигдах шаардлагуудыг чангатгаж байна. Тухайлбал Америк нэгдсэн улсын төрийн департамент 1-р сарын 20-оос хойш 80 мянга орчим цагаачлалын бус визийг цуцласан байна. Эдгээрийн дийлэнх нь согтуугаар телевизийн хэрэгсэл, жолоодсон, хүчирхийлэл, үйлдэлсэн, хулгай хийсэн зэрэг гэмт хэрэгтэй холбоотой байжээ. Тухайлбал нийт цуцлагдсан визийн 16 мянган согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 12 мянган хүчирхийлэл үйлдсэн, 8 мянган хулгай хийсэн гэж үзэн цуцлагдсан байна. Тэнгэрлэгээс гадаад мэдээгээ үзүүллээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.